Бизнесийн эрх зүйн хичээл үзэж судалж байгаатай холбоотойгоор бизнес эрхлэгчдийн эрх үүргийн талаар товчхон тайлбар видео үзүүлье. Тэгэхээр энэ бизнесийн эрх зүйтэй холбоотой дараагийн тулгуур ойлголтууд байна л да. Гэтэ бид нар бизнесийн талаар хангалттай мэддэхүүн ойлголтоо бол 7 дугаар ангийн заавал судлахаа, нийгэм судлалынхаа заавал судлахаа агуулгаар бол үзсэн байдаг тийм ээ. За тэгээ бизнес гэж юу юм? Бизнесийн ашигын төлөвлөхөө энтергээд 7 дугаар ангида үзэж судалсан байдаг. За тэгэхээр бизнес гэдэг нь болохоор энэ ашигын төлөө болон ашигын бус зорилгоор бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тэгээ борлуулах, за түгээх солилцох юм үйл ажиллагааг бол хэлээд байна. За тэгэхээр үүнтэй холбоотойгоор бизнесийн харилцаа гэдэг ойлголт гарч ирж байна тий. За тэгэхээр энэ иргэний эрх зүйн одоо зохицуулах зүйл бол эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус болон энэ зохион байгуулалтын харилцааны нэг хэсэг байгаа. За мөн салбар эрх зүй, бизнесийн эрх зүй юм тийм ээ. За энэ бол юу юм бэ гэхээр бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалт үйлчлэгээ эрхлэгийн явцад нь бизнес эрхлэгчд ба бусад этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулж идэг ийм салбар яах нь эрх зүй. За тэгэхээр бизнес эрхлэгчд бас эрх болон эрх эдэлж үүрэг хүлээнэ. За тэгэхээр бизнес эрхлэгчдийн эрхэд ямар эрх хамаарах юм бэ гэхээр дэлгэцэн тарагдж байгаа. Тийм ээ. За нэгдүгüүрт бол бизнес эрхлэх эрхчлөө. За тэгэхээр зах зээлд энэ өөрийн хүссэн чиглэлээр бизнес эрхлэх. Тэгээ бизнесийн санаагаа одоо хөнгө төсөв мөнгө санхүүгөө босгочих юм бол ийм бүхэн ч одоо яах нь бизнес эрхлэх эрхтэй. За мөн өрсөлдөөнд төлөөтэй оролцсон. Хамгийн гол нь төлөөтэй оролцохдоо шударга өрсөл. Шударга өрсөл. За мөн дээрэс нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шин салбарт нэвтэрч нэвтрэх хэрэгтэй. За хоёрдугаарт бол энэ өмч эзэмших захиран зарцуулах хэрэг байна. Тэгэхээр үл хөдлөх болон энэ хөдлөх хөрөнгө эзэмших хэрэгтэй. За мөн дээрэс нь өмчөө худалдах, хүрээслэх, хилжүүлэх хэрэгтэй. Тэ? За би бизнесээ эрхлэхээ одоо орхиод бизнесээ худалдаж болох нь байна, тий? Эсвэл бол өөрөө эрхлэн явуулах боломжгүй байх юм бол бусдад хүрээсэлж бас яах нь болно. За мөн дээрэс нь бусдад шилжүүлчих бас болох нь байна, тийм ээ? За дараа нь санхүүгийн эрх байна. За ингээд орлого олох ашгаа яах нь хуваарлах хэрэгтэй. Мөн дээрэс нь хөрөнгө оруулалт татах санхүүжилт авах хэрэгтэй. За тэгээд хөрөнгө босгохын тулд банкны зээл авах, тий? Хөрөнгөний биржид хувьцаа гаргахын эрхтэй байна. Эрхтэй. За дараа нь бол гэрээ байгуулах эрх. Тэгэхээр бусад аж ахуйн нэгж одоо хувь хүмүүстэй гэрээ байгуулах, тий? Мөн худалдааны болон энэ хамтын ажиллагааны гэрээ яах нь байгуулах эрхтэй байна. За мөн дээрэс нь 5 дугаарт бол хөдөлмөр эрхлэлтийн эрх байна. За тэгээ ажилтан авах, ажлаас нь чөлөөлөхтэй. За ажлын шаардлага хангаж явах юм бол ажлынаа сонгон шалгаруулад авна. За мөн одоо хангахгүй байх бол ажлаас нь чөлөөлөх ч юм уу те төр чөлөөлөх ч юм уу ийм эрхтэй байна. За тэгээд хөдөлмөрийн гэрээ те хамгийн чухал нь хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Хөдөлмөрийн гэрээг өөрийн нөхцлөөр тогтоох хэрэгтэй. За дараа нь болохоор оюуны өмч байгаа. Оюуны өмч эрх. Өөрийн бүтээл одоо шин санаагаа патентжуулж авах нь айгүй чухал. Тэ? Тэгэхгүй бол одоо оюуны өмчийн хулгай бол бас үдэ зэрэгцээд бас гардаг те. Зөвлөл бусдын бий болгосон санааг аваад өөрийн бүтээл юм шиг одоо бүтээгдэхүүн гаргачихдаг те. За тэгэхээр орц найрлага нь яг ижлэхэн, хэлбэр дүрс нь яг ижлэхэн, ууд сав баглаа нь яг ижлэхэн бол одоо байж болохгүй нэ тийм ээ. Тэгэхээр бусдын одоо бусдад санаагаа алдах, бүтээлээ алдахгүй тулд өөрийнхөө бүтээлийг одоо яах нь шин санаагаа патентжуулж авах нь айгүй чухлаа. За дараа нь брэнд барааны тэмдэгэ бүртгүүлнэ. За тэгэхээр оюуны өмчийн эрхийн зөрчил бол холбогдохгүй болоо явчихна гэсэн үг тийм ээ. За дараа нь маркетинг борлуулалтын эрх байгаа. Өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах. За тэгээ хэрэглэгчдэд яах нь үнэ тогтоож. За сурталчилгаа хийхдээ бас хүний эрх болон
бүгд эрхийг зөрчихгүй байх. Анхаарна тийм ээ. За тэгэхээр энэ маркетинг борлуулалтын эрхээ эдлэгт сурчлагаа хийхдээ бас юу яах нь вэ? Энэ эрхээ эдлэгтээ үргээ бас биелүүлэх нь тийм ээ. За хэрэглэгчдэд үнэ тогтоож өгөх. За аман дээрээс нь дараа нь бол 8 дугаарт бол хууль эрх зүйн хамгаалалт авах эрх байгаа. За тэгэхээр энэ өөрийн эрх ашигыг шүүхэр хамгаалуулах эрхтэй. Хууль бус үйл ажиллагааны эсрэг арга хэмжээ авах бас эрхтэй байна. За тэгэхээр ийм эрхүүдийг бизнес эрхлэгч маань эдлэх нэ. Үүнтэй зэрэгцээд бизнес эрхлэгчдийн үүрэг бас байгаа. Үүргээ биелүүлнэ те. Эрх эдэлжил байхаа бол үүргийг давхар хамт гүйцэтгэнэ. За энэ дээр ямар үүргүүд байгаа юм бэ гэхээр хууль дүрм журмыг бол дагаж мөрдөн. Бизнес эрхлэгтээ хуулийн хүрээнд хуулийн дагуу хууль дүрм журмаа мөрдөнө. За энэ улсын хууль тогтоомж татварын бодлогыг сахин мөрдөө те. Татвараа төлөх үүрэгтэй, татвараас зайлсхийж болохгүй те. За оюуны өмчийн хуулийг зөрчихгүй байх те. Бусдын болон бусад бизнес эрхлэгчдийн санааг одоо яах нь авахгүй хулгайлахгүй байх те. За татвараа төлөх үүрэгтэй. Татварын тайлан гаргаж өгнө те. Хугацаанд нь хоцроож болохгүй. Хууль ёсны дагуу татвараа төлнө те. За тэгээд хөдөлмөрийн даатгалын шимтгэлээ төлнө. Жишээлбэл ажил олгогч маань ажилтныхаа шимтгэл нэмийн даатгалын шимтгэлийн тодорхой үед төлөх бол одоо яг хугацаанд нь төлөх юм те. За дараа нь чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэх үүрэгтэй. За энэ бол маш онцгой одоо авч гарч үзэх үүрэг тийм ээ. За тэгэхээр хэрэглэгчдэд чанартай аюулгүй бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгоно. Дээрэс нь тухайн одоо бүтээгдэхүүн үйлчилгээндээ орж байгаа орс найрга хүнд үзүүлэх нөлөөллийг маш сайн дурдж өгсөн байна. Тийм ээ. За үүнтэй холбоотой жишээлбэл одоо тухайн бүтээгдэхүүнийх нь орс найрганд орсон зүйлээс харшилтай хүн байх юм бол за ийм зүйлсэд харшилтай хүн бол одоо авч хэрэглэхдээ болгоомжтой хандаарай гэдэг ч юм уу зөвлөмжийг бас давхар заавал хүрсэн байх хэрэгтэй тийм ээ. За мөн худалдаа авчийн эрх ашигыг хамгаалнаа. Дараа нь бол энэ ажилтны эрхийг хамгаалах үүрэгтэй. За ажилтныг шударга цалинжуулнаа. Тэ? Үнэхээр одоо мундаг сайн ажиллаж чадж байгаа бол урамшуулт тий цалингийн тогтмол хугацаанд өгдөг тийм ээ. За аман дээрэс нь хүнийг жишээл хөдөлмөрийн тухай хуулийг бол зөрчихгүй байх нь гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг маш сайн хангаж ажиллана тийм ээ. Дараа нь бол энэ байгаль орчныг хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр аливаа бизнесийг хийхдээ бас одоо байгальд сөрөг нөлөө багтаа бизнесийн үйл ажиллагаа явуулах нэг чухал. За байгаль орчны хууль тогтоомжийг бол дагаж мөрдөж бизнесийн үйл ажиллагаагаа явуулна. Мөн дээрэс нь дараа нь бол өрсөлдөөний шударга зарчмыг дагаж мөрдөнө. Тэ? Шударга өрсөлдөн гэдэг имийг манай одоо юу бизнес эрхлэгчд бол маш сайн мөрдөх нэ. За тэгэхээр бусад компани бизнесийн үйл ажиллагаанд хууль бус нөлөөлөл үзүүлэхгүй байх тийм ээ. Үзүүлэхгүй байх. За тэгэхээр өрсөлдөөний тухай хуулийг зөрчихгүй байх буюу бусд одоо шил ижил бизнес эрхэлж байгаа бусдандаа одоо юу гэдэг бусдынхаа бизнесийг харлуулж одоо болохгүй гэсэн үг тийм. Өөрийнхөө бизнесийг цаашааж магтахынхаа хэрээрээ бусдын бизнесийг харлуулж болохгүй гэсэн үг. Тэгэхээр шударга өрсөлдөөний зарчмыг маш сайн дагарч мөрдөнө. Үүрэгтэй гэсэн. За тэгэхээр эдгээр бизнес эрхлэгчд маань эдгээр одоо эрхийг эдэлж үүргийг биелүүлж одоо бизнесээ эрхлэх нэ. За ингээд бяцхан одоо тайлбар бидэнд анхаарал хандуулсанд баярлалаа.